Казахстан, Пакистан зэрэг улс орнуудын засгийн газар, Wall Street-ийн Deutsche Bank, Morgan Stanley зэрэг банкнууд, үндэстэн дамнасан Volkswagen, Henkel зэрэг корпорациуд Хятадын дотоодын зах зээлд юанаар гардаг панда бонд руу хошуурч байна. Учир нь бүгд найрамдах Хятад ард улсын юан нь хамгийн хямд өртөгтэй шинэ санхүүжилтийн боломж болоод байна. Тодорхойлбол Америк нэгдсэн улсад бодлогын хүн өндөр байгаа бол Хятадын эдийн засгийн сааралт мөнгөний зөөлөн бодлогоос шалтгаалж дотоодын хүн түүхэн доод түвшинд байгаа юм. Тиймээс гадаадын байгууллагууд юанаар 1.7-оос 2.2% хүүтэй санхүүжилт татах боломжтой байгаа нь Америк долларын зах зээл дэх 4.5-аас 5.5% өртгөөс харьцангуй бага байгаа юм. Deutsche Bank-ны 5 сард гаргасан 3.5 тэрбум юаны панда бондын захиалгал хэд нийлүүлэлтээсээ давжээ. 2026 оны 6 сарын 2 дахь 7 хоногийн байдлаар панда бондын арилжаа 137.1 тэрбум юан буюу өмнөх оны мөн үеэс 8.4% өссөн бол 5 дугаар сард 26.6 тэрбум юаны бонд гарсан байна. Гэвч та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл Тэнгэр Капитал үнцаасны компанитай 7711 TIC 2 72 дугаарын утсаар холбогдоорой.